Хүмүүс нэрийн надаас яг ямар л институт өгөө гэж асууад чаавс. Is actually resting against юм бэ? Энэ одоо хаагүй. Үгүй ээ guys, би хааггүй шүү. this time I let Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ миний ээжийн хамгийн дургүй зүйл хийн. Тэр нь бол үсээ тайрах заяа. Манай ээж үсээ тайрахад маань амар дургүй байдаг. Гэтэ манай ээж хизээч намайг ихчээ. Чи яга үсээ тайрсан гэж зэгэнжаагүй доджаагүй. Манай ээж зүгээр би ингээд ээж үсээ тайрмаар ингээд тэнгуүтэй ээж яах гэдэг дэмий юм шүү гэд ер нь жоохон уурладаг. Гэтэ манай ээж үгүй гэж хэлдэг байхгүй манай ээж. Чи өөрөө мэд дараа нь чи өөрөө гаргасан сонголтондоо харамсахгүй гэвэл чи өөрөө мэд гэдэг заяа. Энэ бол сайн ээжийн жишээ юм аа найзуудаа. Би ч гэсэн тийм ээж болно гэж боддог. Үс тайрахын тулд нэг бүтэн ээжийн стори явах зүг. Гэтэ зүгээрээ би ээжтэй хайртай болохоор үнийг ярьж байгаа юм. Та нар манай ээжэд бас хайртай болоорой. Одоо ингээд хүмүүс нэг зүлэг мүлэг тайрч мариад байгаа болохоор амар чимээтэй юм заяа. Тийм болохоор би яг тэрийг араас нь хаачиж болно л доо. Гэтэ би ингээд тэр дууг давж өрлөж ярих гэж миний бүр хамаг энерги барагдаж байна. Өнөөдөр бид нэр үсээ ерөөсөө доороос нь авахгүй заяа. Хөдөлгөө çoйлох тарина. Тэгээд яг хоо богинохон үсэн дээр çoйлох надад урт үсэн дээр хахад бол çoйлох зөгтөг байсан. Би урт үстэй хахтаа ямар хөө çoйлохтай байснаа харуулъя. Тэгээд богинохон үсэн дээр мэдэхгүй юм л та. Гэтэ ер нь бол миний үсээ тарих гэдэг шалтгаан гэвэл миний сэтгэл зүйтэй холбоотой. Зүгээр би ингээд үсээ тарьчвал амар гоё болох юм шиг санагдаад байгаа болохоор үсээ тарих чинь тэгээд бүндөө хамт çoйлох тарьж цаая. Миний бодож байгаа дотроо яг иймэрхүү дээ гэсэн зургнууд бол эднэр байна. Тэгээд яг ийм болгож чадах үгүйг мэдэхгүй байгаа ч бүндээ оролцгоё. Гиснээс өнөөдөр үс тайрахад сайн өдөр байсан уу? Тэгэд харах хэрэгтэй юм те. Нүуний магаад баяжчих юм билүү? Асуудал гарч ирсэн. Одоо энд ихний нэг асуудал гарч ирлээ. Монгол дууг нь үсээс суулгахыг сайн цаг нь өнөөдөр. Энд тэгэхээр чи нэг өдрөөр хоцорч явж байгаа болохоор энд үсээс суулгахад сайн өдөр биш заяа. Монголд болохоор болж байгаа. Гэтэ энийг би Монголын өдөр хоногоор явах юм уу? Эсвэл эндхийнхаа өдөр хоногоор явах юм уу? За амаагүй тий тайрч юу. Би бүр өөртөө малгай авчихдаг. Одоо çoйлох болохоор яаж болох юм бэ? Чуалк. Би одоо жоохон бичлэг үзэж байгаа. Тэгээд тайрахгүй бол би ер нь хамгийн сүүлд жилийн өмнө л çoйлк тайрж исэн өөртөө. Би ер нь çoйлкийг хизээж үсчэнд тайруулдаггүй. Тэгээд өөрөө тайрчдаг шүү. How to cut bangs. Би одоо танарт 3 тоглоод үсээ ямар болсныг харуулах гэж байна. 1 2 3 Миний үс яг юм боллоо. Гүн хизээч ийм çoйлохтой гэж үзээгүй. Çoйлох ингээд арчилахад амар хэцүү гэдэг ч гэсэндээ надад ингээд хаяада çoйлох тавьчихаар амар хөөрхөн харагддаг байхгүй юу? Одоо болохоор би амар нэг тийм Япон охин шиг харагдаж байна. Тэгээд би нэг хэр удаан хугацаанд ийм çoйлохтой явж чадах уу гэдэггүй байгаа ч гэсэндээ надад бол одоогийн мэдлэр амар таалагдчихна. Миний хийсэн зүйл болохоор би яг энэ уртлын хэсгээ тайраад хоёр талын энэ хэсгээ тайрсан. Хоёрлын хэсэггүй ингүүл бас нэг жоохон сонио аждаад. Инхээр нэг амар харж байна уу? Хэмгэрмэд өөрийгөө хөөрхөн хийн цайсан гэтээ надад бол таалагдлаа. Тэгээд манай ээж үүнийг үзэж байгаа ээж охин таньтай хайртай шүү. Тэгээд тийм ээ. Зүгээрээ ээж нурагчнаа миний ээжээ. Удахгүй мянгуулаа болох гэж байгаа. Тэгээ надад ч айгүй гоё агаа хүмүүс айгүй гоёор хүлээж аваад үзэж байгаад амар баяртай байгаа. Тэгээд
Тийм болохоор сэтгэл хөдлөө үсээ тайрцглаа. Одоо тэгээд хичээлээсээ хийнэ. Баяртай. Чойлох 50 гэдгээ анид хэлсэн гэтээ яг өнөөдөр 50 гэдэг хэлээг байхгүй юу? Тийм болохоор бүн дэвж анигийн реакшныг харцгаая. Хэрвээ ани зөвшөөрвөл аниг оруулна тэгээд зөвшөөрөхгүй бол юм бичлэг та нар үзэхгүй гэсэн. Битэн. Анхаарахад л юу гэхдээ бол юм. Чүринө. Яасан юм дээр үү? Зүгээр. Яагаад зүгээр гэдэг. Гүбиглээ тайрчаад харсан ч юм шинаа.